За мацхануу өрхөн үзэгчтэй үзэж байгаа цагийн мэндийг хүргэж байна. За манай сурвалжилгийн хамт олон маань өнөөдөр Ордос хотын отох шөнэ 10 сумны за оюун бэлгийн гэдэг одоо малчин айлд ирээд байна. За оюун бэлгийн болохоор за 10 сумныхаа одоо нэлээд олон өрхүүд одоо хамтарч хошооны маягаар одоо 10 ямаага одоо ингэж голцоо малжиж байгаа юм айл өрх болно. За тэгвэл манай хамтарсан сурвалжилгийн сэтгүүлчид бас энэ талаар одоо аль талаар нь илүү сонирхож байгаа бол бас хамтдаа ойлгоцгаая. Энд хамгийн таалагдсан юм нь юу вэ гэхээр өөрсдийнхөө тодорхой хэмжээний газар дээр өөртөө өвс юмаа тариад өөртөө бордоогоо яг нөгөө эрүүл цэвэр эко тэр бордоогоороо энэ ямаага борддог юм байна. Тэгээд мэдээж эн чинь өөрөө амар тийм үү чанар стандартын өндөр ноолоор өөртөө ингэж энэ ямаа гаргадаг юм байна. Махны чиглэлч гэсэн айгүй амттай сайн чанарын махтай гэж сонслоо. Тэгээд энэ нөгөө нэг бүтээн байгуулалтууд тэр одоо нөгөө бордоо хийж байгаа энэ тоног төхөөрөмж гэх мэт одоо энэ ингээд ямааны эд тэжээлийн хүртэл тэр машинаар ингээд автоматар хийдэг гэд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөр нь бол аюу их таалагдлаа. Үнэхээр ийм бол энэ ч нэг задгаа салхи савирт бол мал бол үнэхээр таатай байгаа байхгүй юу. Тэг хөгжим хүртэл сонсоос байж илээ шүү дээ тийм. Тэр нь бол үнэхээр таалагдсан.